Сайн бацгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За 6 тоо гэж яриад байгаа тий. Авг нэрээр 3 тоо, он сараар 3 тоо гэж ярьж байгаа зүйлийг одоо өмнөх подкастн дээр та нар маань ойлгож авсан бах. Тэгээд маш олон хүмүүс 6 тоогоо гаргачихлаа. За одоо тэр 6 тооныхоо тайлбар одоо гэдэг зүйлийг мэдэх одоо хэрэгтэй байна гэд одоо олон хүмүүс хандсны одоо үндсэн дээрээс за өнөөдрөөс эхлүүлээд 1-9 хоорондох бүх тоонуудын тайлбарыг за 1-ийн тооноос эхлүүлээд одоо ярьж эхлэе. За тэгээд ер нь бол одоо яг 1-ийн тоо маань энэ 6 тооныхоо хаана нь орсон бэ гэдгээс шалтгаалаад өөр одоо утга агуулдаг учраас за хэдүүлээ одоо өнөөдрөөс эхлүүлээд 1-ийн тоогоо ярьж эхлэе. За 1-ийн тоо дотоодын сүнсний тоонд буюу хамгийн ихний тоонд одоо орохороо энэ нь яг юуг илэрхийлдэг вэ гэхээр сүнсний тоо ер нь бол хэр баргийн одоо ажиглагддаггүй. За тэгээд ер нь бол ингээд одоо бусад хүмүүст тэр тоо ил харагддаггүй. За өөрөө ч ерөнхийдөө яг юу хүсэж байна вэ гэдгээ тодорхойлох хүртэл надад өөрт маань харагддаггүй ийм одоо мэдрэгддэггүй ийм тоо байгаад байдаг. За тэгээ энээс болоод ерөнхийдөө амьдралд маань гацалт гэдэг байгаа зүйлүүд үүсээд амьдралд хүсэж байгаа тэр зүйлүүдэд хүртэхгүй тэр одоо юмнууд явагддаг учраас хэдүүлээ одоо ингээд тайлбаруудаа сонсцгоё. За ер нь бол дотоодын сүнсний тоо нэгтэй хүн ямар үед сэтгэл ханамжтай, аз жаргалтай, тайван, амгалан байдлыг мэдэрдэг вэ гэвэл ямар ч үед одоо ямар ч тохиолдолд те ялалт байгуулсан үед эсвэл уралдаан тэмцээнд төрүүлсэн мэдрэмж мэдрэхэд сэтгэл ханамжийг авдаг. За тэгээд хийж байгаа зүйлдээ үргэлж номер 1 байж үргэлж бусдын төрөнд алхаж байхдаа маш их аз жаргалыг мэдэрч байдаг. Тэгээ ер нь бол бусдад хүндлэгдсэн үедээ өөрөөрөө байж чадсан үедээ бусдаар үнэлүүлж чадсан үедээ маш их сэтгэл ханамжийг авч яадаг. Хэрвээ одоо таны дотоодын те тоо буюу сүнсний тоо чинь 1-ийн тоо гарсан байвал одоо таны дотоод хүн болон бусдыг манлайлж удирдах гэж ирсэн гэж одоо ойлгож болно. Ер нь бол яг ингэж 1-ийн тоо одоо гарсан байх юм бол манлайлагч нар одоо байдаг. Тэгээ ер нь бол хин нэгэн захирагдаад хин нэгэнд удирдуулагдаад ирэхээрээ сэтгэлээр унаж өөртөө итгэлгүй болж явж байдаг учраас ерөнхийдөө таны одоо дотоодын сүнсний тоо 1 гарсан байвал өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсэж байна. За гадаад байдлын тоо гэдэг зүйл маань 1-ийн тоо гарсан байвал энэ нь бол одоо шууд бусдад юу гэж харагддаг вэ гэдгийг одоо илэрхийлдэг ийм тоо байгаа. Тэгээд хэрвээ таны одоо 6 тооны чинь одоо 2 дахь тоо нь 1-ийн тоо гарсан байвал та бусдад урам зоригтой, хүч чадалтай, за тийшээ явсан, ирэмгий, шийдэмгий, ер нь их хөдөлгөөнтэй нэгэн гэж харагддаг. Тэгээд ер нь бол төрөлхийн байга байдал нь удирдахч манлайлагч нар одоо байдаг. Ер нь бол тэгээ ер нь хүссэн ч бай хүсээгүй ч бай энэ дэлхийн ертөнд таныг удирдахчийн байр суурьнд байлгахыг хүсдэг. Тэгээд ер нь бол хүмүүс бол одоо тэгээ албан байгуулагч байдаг юм уу, найз нөхөд дунд байдаг ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар л хүмүүс таныг манлайлагч удирдахчаа байлгах сонирхолтой. Тэгэл ингээл албан байгууллагад чийл төрүүлээ явчих чамайг л дагая гэд ингээд хэрвээ таныг тэгжээвэл таны одоо гадаад байгаа байдал чинь 1-ийн тоо байгаа учраас хүмүүс таныг манлайлагч удирдахчаа байлгахыг айгүй хүсдэг байх нэ. Тэгээ ер нь бол хуваарь бизнес хийвэл өндөр амжилтанд хүрч чаддаг. Тэгээ хүний дор ажиллах дургүй ийм хүмүүс байдаг байх нэ. Гэхдээ ер нь бол хүмүүсийн санал болон зөвлөмжийг анхааралтай сайн сонсож ер нь бол амьдралдаа тусгаж авч явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол бусдаас айгүй тийм зөвлөмж авахтаа нээлттэй байж за энэ хүн ийм зүйл хэлж гин за тэгэх юм бол ингээд гэд бусдын хэлсэн үгийг сайтар тунгааж бодож байгаад авахыг аваад хаяхыг хаяад ер нь бол амьдралдаа бас одоо ийм бусдын өгсөн зөвлөмжийг бас ингээд амьдралдаа та бас зарим тал дээр өрөөсгөл хандаад бусдын хэлсэн тэр зөвлөмжин дээр уурлаж бухимдаад авахгүйгээр бас зөвлөмжийг хүлээж аваад өөрийнхөө шийдвэр гаргалтан дээр одоо тусах юм бол эн чинь бас сайн үр дүнд хүрэх бүрэн боломжтой учраас аль болохоор нээлттэй байгаасай гэж хүсэж байна. За 3 дахь тоо нь хувь тавилангийн тоо. За хувь тавилангийн тоо хэрвээ та 1-ийн тоотой гарсан байвал ер нь бол энэ хувь тавилангийн тоо 35 наснаас дээш ерөнхийдөө хүмүүст анзаарагдаж харагддаг ийм одоо нөлөөлдөг ийм тоо байгаа. Тэгээ ер нь бол ингээ 35 нас хүртлээ за тэгээ таны одоо хувь тавилангийн тоо буюу 3 дахь тоо чинь 1-ийн тоо гарсан байгаа тохиолдолд
35 нас хүртлээр ерөнхийдөө бусдын одоо удирдлагын доор ажиллаад тэгээ тэр нь уур бухимдал хүргээл ингээл ерөнхийдөө явж идэг бол за тэгээд хүн болоод нөхцөл байдлаар ерөнхийдөө таныг яг нэгийн тооныхоо дагуу амьдраач гэдэг тэр бүх нөхцөлийг ерөнхийдөө орчлын ертөнцид танд бүрдүүлж өгдөг байгаа. Тэгэхээр ер нь бол хувь тавилангийн тоо хэрвээ таних нэгийн тоо гарсан байх юм бол юу гэж үнэ гэхээр аль болохоор өөрөө өөртөө ихтэй шийдэмгий за тэгээд маш гоё тийм урам зориг өөртөө өгдөг байгаасаа гэж хүсэж чинь. Тэгээд ер нь бол бүх зүйл дээр хамгийн шилдэг нь байх хүсэл эрмэлзэлтэй одоо байх гэдэг 35 наснаас дээш яг энэ тоон одоо идэвхжиж нөлөөлж эхэлдэг учраас аль болохоор хамгийн шилдэг нь байх ер нь хүсэл тэмүүлэлтэй. Тэгээд тэр эрмэлзлээсээ болоод өөртөө өндөр шаардлага тавьдаг энэ одоо зүйл анзаарагдчихл байгаа бол за миний одоо хувь тавилангийн тоо нэгийн тоо маань ерөөхдөө одоо идэвхжиж ирж байгаа юм байна гэдгийг өөртөө ойлгож авах нь шүү дээ. Тэгээ ер нь өөртөө өндөр шаардлага тавьдаг хажуугаараа амьдралдаа байгаа хажууд байгаа бүхий л хүмүүстэй бас өндөр шаардлага одоо тавьдаг буюу тэдгээр хүмүүсээ бас өөртөө адилхан гайхалтай байгаасаа гэж хүсдэг. Тэгээ ер нь бол яг ийм хүмүүсийн хажууд одоо өөр нэгийн тоотой биш хүмүүс байхаар ерөөхдөө жоохон дарамт мэдрэг гэдэг. Ер нь бол ингээд чи ингээ хяналттай байх гэдэг чи ингээд жоохон ингээ захирангуй байгаад энэ гэдэг юм иймэрдүү зүйл ерөөхдөө ажиглагдаж бас харагдаад байдаг. Угуулт нь яг одоо хувь тавилангийн тоо нэгтэй хүмүүс яг эргэн тойрныхон хүмүүсийг гой сайхан байлгах гэж амьдрал нь анкета сайхан байлгах гэдэг үүднээс л ийм одоо шаардлага тавиад идэг гэдгийг бусад хүмүүс маань ерөөхдөө тоо ухаан гар явлага гэдэг зүйлийг ойлгохгүй учраас тэндээс жоох стресс мэдрээд хажуудах хүмүүс нь жоох ингээ маргалдаад одоо муудалцгаад идэг ийм зүйл байдаг учраас бас ингээд өөрийгөө анзаарч ойлгож за энэ хүнд би зөвлөгөө өгвөл гоё юм байна, энэ хүн зөвлөгөө өгвөл одоо хүлээж авахгүй маань гэдэг зүйлийг бас өөрөөр тунгааж бодоорой гэж хүсмээр байна. За төрсөн өдрийн тоо чинь хэрвээ нэгийн тоо гарсан байвал энэ төрсөн өдрийн тоо гэдэг маань ерөнхийдөө яг төрлөх авиасыг ерөнхийдөө илэрхийлдэг. За тэгээ цаанаасаа ерөнхийдөө яг ийм нэгийн тоотой хүмүүс яаж нэ гэхээр төрлөх авиас нь бүр цаанаасаа маш их олон хүмүүсийн анхаарлыг одоо татдаг тэгээ цаанаасаа шууд одоо маш олон хүмүүсийн дундаас цойлж гарч ирдэг. Тэгээ хүний хүндлийг маш их хүлээсэн. Тэгэд өөрийнхөө үзэл бодолтой маш үнэнч бусдад тэр үзэл бодлоороо бас нөлөөлөхийг хүсдэг. Ер нь бол ингэ ямарваа нэгэн зүйлийг зөвл гэж бодсон бол тэр бодолтой үнэн тэр баргийн үзэл бодлоосоо няцдаггүй тийм гоё зан чанартай. Тэгээ ер нь бол яг ийм одоо юу гэдэг ирэмгийн зөрөгтэй бүр тийм авиас чадвар цаанаасаа заягдсан байдаг. Гэтэл бусад хүмүүс яг ийм одоо нэгэн дотоо хүмүүсийг харахаараа одоо тийм айгүй их зантай. За тэгэл одоо ер нь нэг юм одоо чи бүх зүйлийг болгон бүтэн чадна гэж одоо ингэж дандаа эготчээдэг гэдэг ингэ жоохон дургуутсал байгаад байдаг бол энд бол санаа зовх зүйл байхгүй. Аль болохоор л өөртөө ихтэй шийдэмгий талаасаа юу ч үнэ гэхэлэр гоё хандаж өгөх юм бол энэ нь одоо таны хувьд одоо давуу тал болох уулын юм боломжтой байгаад байтал хүмүүс юу гэдэг вэ гэхээр хин нэгний намайг юугаар хэлчих бол хин нэг нь надад одоо юу гэдэг дургуулах болов гэдэг тэр зүйлээс болоод өөрийнхөө тэр гайхалтай ур чадварыг ерөнхийдөө төрлөх авиасыг дарж одоо нуусаар тооныхоо буруу талд өгдлийн буруу талд гарчдаг учраас энэ дээр бас айгүй гоё өөрийгөө хурцлж өгдөг байгаасай гэж хүсэж байна. За 5 дахь тоо нь амьдралын зорилгын тоо. Амьдралын зорилгын тоо хэрвээ таних нэгийн тоо гарсан байвал ер нь бол амьдралын зорилгын тоо гэдэг маань ерөнхийдөө бидний шүтэж явах ёстой тоо гэж байдаг. За хэрвээ таны тоо нэгийн тоо гарсан байвал машины дугаар, за одоо амьдарч байгаа гэр орны одоо дугаарч гэдэг юм уу эсвэл одоо яг нэгийн тоотой өдөр гэдэг зүйлүүдийг ерөнхийдөө амьдралдаа түлхүү ашиглаж за нэгийн тоог шүтэж явбал танд айгүй гоё юм одоо аз хэмэр гэдэг зүйлийг ерөнхийдөө дагуулж одоо өгдөө шүү. Тэгэхээр амьдралын зорилгыг ер нь тоо нэгтэй хүмүүс ер нь бол ингээд унаж болсон амьдралыг маш их үзгээд идэг. Яагаад гэх юм бол өөртөө ихтэй шийдэмгий байх тусмаа амьдралд ингээд маш гоёор ингээд сайн сайхан зүйлийг хүртээд яваад байх ёстой байтал ер нь бол амьдралын зорилгын тоо нэгтэй байх юм бол ер нь бол өөртөө ихтгэлгүй шийдэмгий бус эргэлзээтэй тэндэгэлзээтэй айцтай байгаад ах тусмаа яалтч орчлын ертөнцид таныг
чи манлайлагчтай, чи удирдагчтай гэдэг тэр байран дээр чинь аваачихын тулд л ерөнхийдөө яг ингээд унаж босуулах ийм амьдралыг ерөнхийдөө дахин давталтайгаар өгөөд байхад хүмүүс энэ зүйлийг намайг номер 1 байлгах гэдэг юм байна. Намайг манлайлагч, удирдагч, хиймэрлэг байлгах гад ерөнхийдөө надад ийм унал босоод ирээд байгаа юм байна гэдгийг зөв ашиглаж чадахгүй амьдрал ерөнхийдөө гоншгондох гээд идэг. За ер нь миний ямар нэгэн байдлаар ингээд шийтсэн ингэсэн зүйл маань бүтлгүүдтэй за ингээл нэг жоохон хурамтаа байчих гэдэг байхгүй жоохон гоншгонсгон тэгээ дандаа юм хөргөчийн байр суурин дээр байх гэдэг бол одоо энэ амьдралын зорилгоонтой хэрвээ нэгтэй байгаад одоо яг энэ зүйлийг сонсож байгаа бол за намайг цаанаасаа л орчлын ертөнд бүр ингээд те 1900 тэдэн оны тэдэн сарын тэдэн төрүүлсэн юм байна. Тэгээд ингээд миний шүтэж явах тоо чинь нэгийн тоо юм байна. Нэгийн тоо чи өөрөө намайг манлайлагч удирдагч байлгах гээд байгаа юм байна. Цаанаасаа яг энэ зүйлийг те орчлын ертөнд надад одоо яг манлайлагч хямрлаг, эрмгийн шийдэмгийн эр зөрөгтэй байлгахын тулд одоо ийм амьдралыг дахин үйлзүүлээд байгаа юм байна гэдэг зүйлийг ойлгоод өөртөө урам зориг итгэл одоо сэтгэлийг өгч дээшээ босч ирээрээ гэж хэлмээр байгаа юм. Тэгэд одоо яг нэгэн тодоо хүмүүс маань яг ийм жишээ хэлдэг байхгүй юу? Надад ингээд тулах цэгэл өгчих юм бол те надад ингээд урам зориг чи болно бүтнэ гэд хин нэгний урам зориг л ирчих юм бол одоо би босч ирэхэд бэлэн байна гэд те хүмүүс хэлдэг. Даанч юу гэж үнэ гэхлээр нэгэн тоо угаасаа л цаанаасаа яг энэ өөртөө урам зориг итгэл одоо сэтгэлийг өөртөө өгчээж гэмээр тэр одоо унсан газраасаа шороо атгаж босож ирж ингэж те амьдралаа сайн сайхан зүйлийг хүртэх ийм одоо гайхалтай өвдөлттэй уучлаарай хинч ерөөхдөө танд урам зориг өгөх те итгэл сэтгэлийг өгөх тийм одоо зүйл тохиолдохгүй болов уу? Тэгэхээр ерөнхийдөө хүмүүст юу гэж хандаж хэлэх гээд нэхэр тэр өөртөө те хин нэг нь надад тулах цэг өгөөч гэдэг байгаа тэр зүйлийг өөрөө дотроосоо одоо өгөөч би болно бүтэн чадна те би ингээ эргэлзгүй шийдэмгийн шийдвэр гаргачих юм бол миний ажил бүтэн гэсэн итгэл үнэмшлийг өөртөө өгөөч гэж л одоо зөвлөмөр байгаа юм. За цаан гараа шингийн тоо нэгийн тодоо хүмүүс яаж ийнэ гэхээр ер нь бол зан гаран шин гэдэг зүйл маань өдөр тутамдаа ер нь бол яг ямар одоо те зан гаран шин гарах вэ гэдэг зүйлээрээ бусдад ерөнхийдөө ойлгогддог, мэдэгддэг, танигддаг. За тэгээ анх танилцсан хүндээ хүртэл нэгийн тодоо хүн одоо дотроо би өөртөө итгэлгүй шийдэмгий бус гэдэг мэргэлзээ айдтай байж байгаа ч гэсэн нэгийн тодоо хүмүүс бусдад хүмүүст яг анх танилцж байгаа хүмүүст харагддаг юу гэдэг вэ гэхээр маш тийм урам зоригтой, итгэлтэй, найдвартай гэж харагддаг. Тэгээд яг ингээд яг одоо уулзаж танилцаад те ингээд дотносоод ирэнгүүт чи миний бодож ирснээс шал ондоо хүн юм биш те гэд одоо үгийг маш их сонсдог. Ягаад гэх юм бол гаднаасаа зан гаран шин анханасаа ярьж байгаа зүйл нь гэл өөртөө итгэлтэй, урам зоригтой юм шиг харагдчихснаа яг бүнд нь ороод танилцаад те ингээд дотносоод ирэнгүүт ялч байхгүй нөө тооныхон буруу талд байгаа учраас ер нь бол ингээд нэг юм сул дорой тэгээд ингээд байнгын гоншхондог, байнгын одоо гэдэг те итгэл үнэмшилгүй байнгын хөргөчийн байр суурин дээр байгаад ингээд ангууд бусад хүмүүсийн урмыг хуулах гад ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө юу гэж нэхэр хэрвээ таны тоон дотор сая тайлбарснаар энэ 6 тооны хаана ч хамаагүй нэгийн тоо орсон байвал өөртөө итгэл урам одоо үнэмшлийг бий болгосон. За хямрлаг, за тэгээд одоо манлайлагч, трендийг эхлүүлэгч ийм гайхалтай хүн байгаасай гэж хүсэж байна. Тэгээд ер нь бол нэгийн тоо ийм гайхалтай өвдөлтөө мөртлөнгөөсөө тооных нь одоо шалгуур үзүүлэлт гэж нэг зүйл байдаг. Шалгуур үзүүлэлт нь юу гэхээр чи өөртөө итгэлтэй байна уу? Чи хямрлаг байна уу? Чи ерөнхийдөө айд сэргэлзээгүй байж өөртөө урам зориг өгч чадж гинүү гэдэг тийм шалгуур үзүүлэлт өдөр тутамдаа одоо тааралддаг. Тэнгүүд ерөнхийдөө энэ шалгуур үзүүлэлт гэдэг байгаа зүйлийг олж анзаарч харж чадахгүй, өөрийнхөө өвдөл гэдэг байгаа зүйлийг мэдэж чадахгүйгаасаа болоод ерөнхийдөө өдөр тутамдаа нэг юм өөртөө итгэлгүй шийдэмгий бус амьдрснараа тооныхоо буруу талд гарчдаг. Тооны буруу талдаа байгаа нэгэн тодоо хүмүүс ерөнхийдөө яадаг гэхээр маш их айцтай байгаад байдаг. Өөртөө яагаад тэр айц гэдэг байгаа зүйлийг одоо суулгадаг вэ гэхэлэр нэгэн тодоо хүмүүс маш их эргэлзээтэй байдаг. Энийг авдсан билүү, тэрийг авдсан билүү, тэдэн удаа хийдсэн билүү, эдэн удаа хийдсэн билүү гэдэг ингээд дандаа эргэлзээний дунд явангууд энэ эргэлзээний дундаас ямар нэгэн тийм цэвэр тунгалаг тийм одоо гоё энергийг орчлын ертөнцид захиалгаа өгөөгүйгээсээ болоод яаж юм нэхэр ерөнхийдөө дандаа бүтлгүүтэл гэдэг байгаа зүйлээ одоо зүйлтэй тулгараад унаад байдаг. Тэнгүүд түрүү хэлсэн ч те унж босох амьдрал нэгэн тодоо хүмүүст маш их ирдэг буюу ер нь бол нэгэн тодоо хүмүүсийг манлайлагч удирдахч байгаа ч өөртөө итгэлтэй байгаа ч амьдралаа өөрийнхөө гарт татгаач гэдэг тэр урам зоригийг өгөхийн тулд нэгэн тодоо хүмүүс тийм орчлын ертөнд унаж босоод байгаа тэр зүйлийг өгөөд байгаа. Тэнгүүд ер нь бол одоо юу гэдэг нэгэн тодоо хүмүүс
ямар одоо эргэлзээтэй байдаг вэ гэхээр наад захын жишээ гэх юм бол дэлгүүрт ороод одоо кола авт юм бэлүү, пепси авт юм бэлүү. За хоолны газар ороод гулаш авт юм бэлүү, цувь авт юм бэлүү, бууз авт юм бэлүү гэл ингээд ямар нэгэн зүйл дээр маш хурцтай шийдвэр гаргаад явах байтал нэгэнд одоо хүмүүс юу гэдэг вэ гэхээр эргэлзээд тэнэгэлзээ зогсчдаг. За тэгээ эргэлзэж байгаа нэг зүйлээ авангуудаа авсныхаа дараа идэж явахтай юм уу? Эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн зүйл худалдаж аваад өмснийхаа дараа тэр хоолыг авчдаг байж. Эсвэл тэр одоо өнгийнхээ одоо бодволкийг ч юм авчдаг байж гэдэг тийм эргэлзээний дундаас дандаа тийм сэтгэл санааны гутралтай одоо байх гэдэг. Тэгээ сэтгэл санааны гутралтай байгаад одоо цаашлаад ингээд том шийдвэр гаргалтан дээр явангууд яадаг гэхээр за миний ерөнхийдөө шийдвэр гаргасан болгон ерөнхийдөө дандаа бүтлгүүд тийм дөө гэдэг зүйлээс болоод нэгэн тооныхоо буруу талд гараад ингээд өөртөө итгэлгүй шийдэмгий бус дээрээс нэг дүүхээр хямрлаг бус ерөнхийдөө ингээд бусдын одоо санаа сэтгэлийг аялдан даагч нар болцсон байгаад гэдэг ийм зүйл байдаг учраас нэгийн тоо таны 6 тооны хаана ч орсон байсан гэсэн ерөнхийдөө өөртөө итгэлтэй шийдэмгий хямрлаг байх тал дээр өөрийгөө өдөр тутам дасгалжуулаарай гэж одоо хүсмээр байна. Тэгээд нэгийн тоо бол үнэхээр гайхалтай тоо. Үнэхээр шинийг одоо эхлүүлэгч тоо нэгэн тоо өөрөө бүр цаанаасаа бусдын араас дагахаас илүү бүр зам гаргагч ийм гайхалтай тоо байдаг учраас өөрийнхөө энэ одоо эдэнтэй зам гаргагч энэ одоо ирч хүчтэй эр зөрөгтэй энэ тоог зөв одоо ашиглаж зөв хөдөлгөж амьдралаа сайн болгоныг хүртэх болтугай гэдэг. Энэ мэдээллийг илүү дэлгэрэнгүй тэгээд эмх цэгцтэй одоо шивүүлж авч болно. За тэгээд хэрвээ эмх цэгцтэйгээр дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсэх юм бол Facebook-ээр тооны гайхамшиг пэйж хуудас руу чат бичээд илүү дэлгэрэнгүй эмх цэгцтэйгээр мэдээлэл одоо шивүүлж авах бүрэн боломжтой. За өнөөдрийн подкасттай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.